За юу цаанда манайхан өнөөдөр имчилгээрээ бид та бүхний коммент дээр өдөр шөнөгүй бичсэн цувралыг ярьчихуд бэлэн боллоо. Энэ бол 2012 онд гарсан Корогийн домог гэлээ. Корогийн домог цувралын үйл явдал маань Аватар ангийн адал явдлаас 70 жилийн дараа өрнөдөг ба ангийн хойд дүр болох Коро хэмээх өмнөдийн усны овгийн охины талаар өгүүлдэг ажээ. Корогийн домог цувралыг Аватар цувралын санаачлагч нар бүтээсэн бөгөөд нийтдээ 4 бүлэг 52 ангийг үзэгчдийн хүртэл болгосон байна. Өнөөдөр имчилгээрээ бид Корогийн домгийн эхний бүлгийн эхний хагасыг ярьж өгөх гэж байна. Нэр цуврал руу орохоос өмнө сувгаад дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаагүй үсттэй. Мартсан бол одоо дарчгаа. Манай энэ дугаарыг хамтрагч байгууллагаар Ice Mark дэмжиж оролцож байна. Зармиггүй кино үзнэ гэж юу ахав те. Өнөөдөр бүгдээрээ Корогийн домгоо ирч хүчтэй эхлүүлэхийн тулд шоколадтай зармигны тэргүүн сонголт Venus брендийн тесрэгдэг заримгийг эзэцгээе. Ер нь манай гол дүр Кород маань заримдаа нэг тийм ирч хүчтэй тесрэгдэг зан чанар дутаад байдаг учраас Кородоч мөн энэ заримгийг санал болгочихъя. Аман дотор тесрэлт явагдаад бас янз нь шүү дээ. Та нар маань ч гэсэн тесрэлдэг Venus-ийг туршаад амьдралдаа амт нэмж дуртай заримгийнхаа төрлийг нэмээрэй. Гоё кино үзээд амттай заримг идэх чинь бас нэг төрлийн жаргал шүү дээ. За тэгээд заримгаа идэд кинонд орцгоё. Love what you love, Venus brand. Venus brand. You know the plan. You know the plan. Нэгдүгээр анги. За энэ хүү цувралын үйл явдал 19 орыг эхлэхэд Аватар ангийн баг хүү Тензин 100 жилийн дараах дайны үйл явдлыг ярьж эхлэв. Аватар анг найзуудын хамтаар галын эзнийг ялсны дараа шинэ галын эзэн Зуко газрын хаант улсад байсан галын колониудыг нэгтгэн үндэстнүүдийн нэгдсэн бүгд найрамдах улсыг байгуулжээ. Энэ улсад шидтэн болон энгийн хүмүүс гал газар усны үндэстэн байх нь үл хамааран амар тайван зэрэгцэн оршдог ба нийслотыг нь бүгд найрамдах хот гэдэг ажээ. Ерөнхийдөө бол бодит ертөнцийн Нью-Йорк хоттой төстэй юм уу та. Дараагийн хэсгийг эхлэхэд бид Авгах Айрогийн гишүүн байсан цагаан бадамлын ухаан бүлгийн хүмүүсийг олж харлаа. Аватар анг насан эцэсний дараагаар цагаан бадамлын ухаан бүлгийн хүмүүс дараагийн Аватарыг олохоор хойд болон өмнөд тусны овогт ирсэн ч түүнийг олж чадаагүй хэвэрлэв. Хэрв таадмын санаж байвал Аватарын мөчлөгч нь гал, агаар, ус, газар гэсэн дараалалаар явдаг шүү дээ. Тийм болохоор мөчлөгийн дагуу дараагийн Аватар усны овогт төрөх тул өмнөд туйлд ирсэн нь энэ ажээ. Удалгүй цагаан бадамлын ухаан бүлгийн гишүүд явсаар ээлж дайлдаа ирэхэд тэдний гэрийн эзэн болох Тонрок болон түүний эхнэр Сенна нар огтон авлаа. Тонрокийн гэрт ирмэгцээ Аватарыг хайж буй бүлгийн ахлагч хэлж гон. Бид хойд өмнөд овогт хоёуланд нь Аватар байж магадгүй гэсэн хүүхдүүдийг шалгахад бүгд биш байсан. Тийм болохоор танах хэр итгэлтэй байна да гэхэд Сенна хариуд нь тэгвэл та нарын хайлт одоо дуусган дээ гэд өөрийн охин Корог дуудав. Тэгтэл тэр үед Коро өрөөнд орж ирэхдээ шууд л ус, газар, галын шидийг ашиглаад хөрөөл ирдэг ба за яалтчгүй Аватар гэдэг нь ойлгомжтой байна. Энх үзэг солигдоход Корогийн галын шидийн бэлтгэл гарч эхлэв. Корог дараагийн Аватар хэмээн тодруулсны дараагаар манай хүнч аль хэдийн 17 нас хүрж гал газар усны шидүүдийг төвөггүй сурсан мастер болжээ. Одоо Коро ганцхан агаарын шидийг болон сүнсний ертөнцтэй харилцах ур чадруудыг сураагүй байгаа бөгөөд тэрийг ангийн баг хүү болох агаарын шидтэн Тензин зааж өгөх ёстой байлаа. Галын шидийн бэлтгэл дуусны дараа Короч агаарын шидээ хэрхэн сурах вэ гэхэд цагаан бадамлын ухаан бүлэгмийн гишүүд юун түрүүнд эмээ болсон Катарагаас Корог бэлэн болсон эсхийг нь тодруулав. Тэгтэн Катарач тийм ээ тэр бэлэн болсон. Одоо түүний сорих ёстой зүйлийг заах дараагийн хүн бол Тензин хэмээн баг хүүгээ хэлж байгаа юм. Гэхдээ нэрээ анг Катара хоёр чинь гэрлээд 3 хүүхэдтэй болсон юм байна лээ шүү. За үүний дараа Короч бөөм баяруулж өөрийн тижээвэр цагаан баавга нохой болох. Нагатай уулзаж хамтдаа жаал зугаалж гарав. Удалгүй орой болж Тензин ээж дээрээ гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирлээ. Тензин Чиноро, Кики, Майло хэмээх 3 хүүхэдтэй ба эхнэр Пемагийнхаа хамтаар 4 хүүхэдтэй хүлээж байгаа гэж. Катара бэртэйгээ уулзсангуудаа гидсэн дээр нь гараа тавьж хүүхдийг нь мэдрэн түүнийг ахин хүчрэх агаарын шидтэн хүүтэй болох юм байна гэж хэлв. Тэгтэн Пема хариуд нь гэхдээ би над чиг шидгүү хүүхдтэй болмоор байна штэ гэлээ хөрхий. За тэр үед нь Короч одоо Тензэнийг ирэх сургаар Катарагийн дэрсэн байдаг ба Тензэнийг харангуйтаа бөөм баяруулж тантай хамт цуг сургуультай эхлүүлэхийг тэсгүй нэ хэмээн хэлв. Гэсэн ч Тензин хариуд нь энэ удаа зөвхөн нэг шөнийг л өнгөрүүлэхээр ирснээр Кород хэлж өмнөд туйлд нүүж ирэн Кород агаарын шид болон сүнсний ертөнцийн талаарх заах ажил нь хойшлогдсныг дуулгав. Мэдээж Коро энэ талаар сонсонгуудаа сэтгэлээр уналгүй яах вэ? Оройн хоолны үеэр Коро тэгвэл сургууль хизээх талаар асуухад Тензин удаж магадгүй. Би бүгд найрамд хотод маш их том үүрэг хүлээсэн хүн Коро. Би бол хотыг удирддаг зөвлөлийн гишүүн. Сүүлийн үед бүгд найрамд хотын нөхцөл байдал нэлээд тогтворгүй байгаа. Хэмээн тайлбарлалаа. Тэгэхээр нь Коро Тензинтэй цуг бүгд найрамд хот руу явж болохгүй мө гэхтэн цагаан бадамлын ухаан бүлгмийн гишүүд татгалзав. Учир нь анг өөд болохынхоо өмнө дараагийн дүрийг нь сайтар харж хандан аюулгүй байдлахыг загсан ажээ. Гэхдээ үүн дээр өөр шалтгаан байгаа л да. Тэр нь удахгүй гарах болохоор та бүхэн хүлээж байгаарай. За үүнээс болоод Коро ахин бөөн ууруулаад хоолоо дуусгалгүй гараад явчихв. Маргааш өглөө Тензин гэр бүлээ аваад буцан явхад нь Коро Нагаг суглан
Аватаранга бүгд найрамд хот руу явахаар шийдэж эцэг эхтэйгээ салах ёсхийн усан онгоцны ачааны хэсэгт нуугдан явж байгаамаа. Ийхүү Корож унтаж байгаад нэг их айхтар усан онгоцны дугаар сэртэл аль хэдийн бүгд найрамд хотод ирсэн байдаг бөгөөд Наагаг дагуулan хотоор жаал зугаалав. Бүгд найрамд хот бол дөрвөн улсын иргэдийн амьдардаг их том өндөр хөгжилтэй газар бөгөөд ангийн цаг үеэс хойш техник технологи хөгжин машин тэрэг галт тэрэг пянц тоглуулагч радио энтер хүртэл бий болжээ. Коромын ч гэсэн анх удаа ийм том хотод ирэнгүүтээ бөөн соёлын шок болж гудамжнаас хоол авч идэх гэтэл мөнгөгүй байсны улмаас ойролцоох цөөрөм дээр очин загас барьж идэв. Тэгэх үеэрээ Корож нэг гэр оронгүй хүнтэй ярилцаад байж байтал цагдаа гарч ирээд "Өөш чи наанаас загас урж болохгүй штэ" хэмээн орилонгууд Коро шууд цугтаачв. Түүний дараа Коро цэцэрлэгээр явж байтал тэгш байдлын бүлэг гих шидтэй хүмүүсийг эсэргүүцдэг хувьсгаж нөхөртэй таарлаа. Тэр үеэр нөгөө нөхөр чинь шидтэй хүмүүс байнга л шидгүй хүмүүсийг дарангуулдаг энтер гэхтэн Коро хариуд нь "Чи юу яриад байна? Шидийн хүч бол хамгийн дог зүйл энтер" гэд нөгөө нөхөртөө чинь хурган маргалдлаа. Гэтэл Корог тэгж хэлэнгүү тусгайлчдыг дэмжиж иргэд Корог орилсоор байгаад хөөгд явуулчихв. Их айхтар тэмцэж байх нэ. Үүний дараа Корож тэнцэний амьдардаг агарын сумын арал руу явж байтал замдаа Triple Trade Treat гэдэг айхтар мапын бүлэгтээ таарлаа. Энгийн нөхдүүд бизнес эрхлэгчдийг дарамтлаж татвар авдаг ба Корож тэдэнтэй таарлангуудаа ёстой бодоо олгож өглөө. Энэ үеэр гудамжинд байсан хүмүүс ч одоо Корог гал газар усны шид хэрэглэж байгааг харангуйтаа аватар гэдгийг нь ойлгож байгаа юм. Тэгсээр Корож нөхдүүдийг буулгаж авчид байж байтал цагдаагийн агаар хөлөг ирж дотроос нь төмрийн шидтэн цагдаа нар хурж ирэнгүүтээ Корог баримтлах гээд үзлээ шүү. Тэгтэн Корож өөрийгөө буруугүй гэдгийг хэлэхэд цаад гарууд нь сонсохгүй чичирч өглөө. Үүнээс олж Коро шууд цагдаа нараас зүгтаан явсан боловч эцэст нь хөөрхий баригдалгүй яах вэ? Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Коро цагдаагийн газар ирэхэд цагдаагийн газрын дарга манай Тофийн том охин Лим Бэфонг Корог чинь баахан юм хүм эвдэс үтгсэн энтергээд загнаж өглөө. Тэр үед нь Короч өөрийгөө аватар гэдгийг дуулгаж өмнөх аватар анги ээжтэй сайн найзууд байсан талаар хэлэхэд Ли хариуд нь тэр чинь эртний түүх энтергээд Кород нүр өгшинж байдгүй. Удалгүй тэнцийн хурж ирэнгүүтээ Корог өтөр түргэн өмнөд туйл руу буцаа хамлалт өгөн түүнийг суллаж авав. Араас нь тэнцэнч Корог агарын сумын арал дээр авчирнгуудаа цагаан бодомлын ухаан бүлгийн хөлөгт суулган явуулах гэсэн ч эцсийн мөчөд бодлоо өөрчлөн түүнийг энд үлдэхийг зөвшөөрөв. Ингэж Короч агарын шидийг албан ёсоор сурахаар болж бүгд найрамд хотын иргэдэд өөрийгөө танилцуулав. Тэгтэл яг тэр үед аватар иргэн ирснийг дууссан тэгш эрхийн төлөө хувьсгалч Корог зүгээр өнгөрүүлэхгүй хэмээн хэлж байгаамаа. Яа, юу болох гээд байна? 2 дугаар анги. Энх үүний араас 2 дугаар анги эхлэхэд Коро сонноос мэрэгжлийн шидтнүүдийн тулааны талаар уншаа сууж ив. Мэрэгжлийн шидтнүүдийн тулаан гэдэг нь ус, газар, гал гэсэн 3 шидтнээс бүрдсэн баг өөр хоорондоо тулдаг нэг ёсны тулааны спорт гэжээ. Коро энэ талаар олж мэдэнгүүтээ тэмцээнийг нь очиж үзье гэхэд тэнцэнч тэг шаардлагагүй энэ гэдэг хэлээ шүү. Учир нь тэнцэн мэрэгжлийн тулааныг шидтнүүдийн өвлөмжлөлийн эсрэг зүйл гэж боддог юм байна л та. Нэмээд тэнцэн Корог бүгд найрамд хотод байгаа цорын ганц зорилгыг агарын шид сурах гэж хэлв. Тэгсэн ч Коро очиж үзчихэл таараа шүү дээ. Дараагийн хэсгийг эхлэхэд тэнцэн Кород агарын шидийн үндсэн ойлголтууд, зарчмуудыг зааж эхэллээ. Араас нь тэнцэн Кород эргэлдэг модон хаалгануудаар дамжин яг салхинд хэсэж буй навч шиг нөгөө талд нь гарах дасгал хийлгсэн ч Кород тэрийг нь хийж чадсангүй хөрхий. Орой болоход Кород сургуультаа үргэлжлүүлэн сонинг агарын шидээр хийсхийг оролцсон ч чадаагүй тул уурандаа шатаагаад байчв. Тэгтэл тэр үеэр Коро арал дээр байгаа цагаан бодомлын ухаан бүлгмийн хамгаалагчид мэрэгжлийн тулааныг радиогоор сонсож байгааг нь хардаг ба яг очиж сонсч байтал тэнцэн гарч ирээд унтрагаа ичв. Ангийг бодвол их чанга хатуу юм аа. Үгүй яах вэ, Катаригийн нас байгаал байх л да. Маргааш өглөө болоход тэнцэн хүүхдүүдтэйгээ нийлээд Коротой хамт бясалгал хийж сув. Гэсэн ч Коро нэг л учрыг нь олж чадахгүй. Би буруу хийгээд байх шиг байна да хэмээн хэлэхэд тэнцэн Корог чи юу ч хэрэггүй. Зүгээр л оюун санаа сүнсээ чөлөөл гэж хэлдэг. Ингэж байж хүн эрхчлөлөг бэлэгддэг агарын шидийн мөн чанарт хүрдэг ажээ. Тэгсэн ч үнийг сонсмогцоо Корогийн гинт инээд нь хурж тэнцэнд та намайг энэ арлаас гаргахгүй хорж бүр радио сонсохыг мань хүртэл хязгаарлалчаад яаж эрхчлөлөг мэдргээд байгаа юм бэ гэж жаахан хэрүүл хийж гарав. Хариуд нь тэнцэн би чамайг цухалдаж байгааг ойлгож байна. Гэхдээ үүнийг сурахад хугацаа шаардлагатай. Тэгсээр нэг л өдөр чи бүгдийг сурч чадна. Одоо зүгээр маялаг дуурайгаад л бяцлаг гэж хэлв. Гэхдээ тэгтэл тэнцэний хүү маялаа үнэндээ бяцлагаагүй нусаа гоожуулаад унтаж үйдэг нас. Орой болоход Коро арлаас нууцаар явангуудаа мэрэгжлийн тулаанд болдог ордон руу яван орлоо. Ордонд ирмэгцээ Коро нууцаар орчоод ивж байтал тооцоо гэд нэг өвд баригдаад зад загнууллаа хөрхий. Тэгсэн тэр үеэр аз болж боолын хэмээх мэрэгжлийн тулааны тамирчин гарч ирэн Корог аврав. Боолын Корог харангуудаа хурган крашилж түүнд тусалсан ба өөрийгөө мэрэгжлийн тамирчин болоход дуулгаж тулааны дэвжээг үзүүлэн ах Макотойгоо танилцууллаа. Боолын газрын шиттэн бөгөөд Мако галын шиттэн ажээ. Манай хоёрын эцэг их нь гал газрын үндэстэн байсан ба тийм болохоор хоёулаа өөр шиттэн юм байна л да. Тэгтэл тэр үед Мако боолын ханд ингэж байгаа. Би чамд хэдэн удаа наад галзуу фэн нөхдүүд энд битгий авчирч вэ гэж хэллээ дээ. Гэт уурлаад байгаамаа. Мако боолын хоёрын тоглодог багийг галтуин гэдэг ба Корог өөрсдийнхөө хэсэгт үлдээж тэмцээнд орохоор дэвжээрэгөө гарав. Ийхүү мэрэгшин тулаан эхлэх үед Мако боолын хоёрч баг хожигдох шахсан ч эцсийн мөчөд ялт байгуулан бүсээсээ амжилттай гарваа. Тоглолтын дараа Мако боолын хоёр иргэн ирэхэд багийнх нь усны шиттэн Макод уурлангуудаа багаасаа гарчлаа хөрхий. Харин Макогийн тулааныг үзсэн Коро Маког хурган караашилж ирэнгүүт нь баахан магтсан ч манай хүн Корог тоодгүй насан. Араас нь Коро боолонд би баг байхдаа шидийг маш сайн сурсан. Гэхдээ хизээч
хизээж та хоёрын шиг хөдөлгөөн харж байсангүй. Надаа хэдэн хөдөлгөөн зааж өгөхгүй гэхэд боолын Корог найрчих гэдэл шууд тгийгээ хэлчихв. Үргэлжлүүлэн боолын Корог усны шидтэн болохоор яаж газрын шидийн юмнасаа зааж өгөхөө мэдэхгүй байна гэхэд Коро өөрийгөө газар гал усны шидийг гурвууланг нь мэддэг гэтэглээ. Энэ үед боолын ч одоо шоконд ороход Мако Корог хэн болохыг нь ойлгож аватар юм байна гэд бөө юм болж байгаамаа. Дараагийн хэсэг эхлэхэд Мако боолын хоёр Корог бэлтгэлийн танхимд авчирангуудаа цугтаа бэлтгэл хийж эхэллээ. Бэлтгэлийн үеэр боолонч Корог авьяастай байна хэмээн хэлдэг бол Мако болохоор бас ахаад daаш нь олдохгүй унтлаа гингүүтээ дээврэн өрөөрөөгөө яваадаг. Гурвалжин хайр үүсэж байна да. Тэнхүү маргааш өдөр нь болоход Коро ахин тэнцэний хаалгатай дасгалыг хийж явах үеэрээ төвчлгүй зан гаргаж гинт дуурлахтаа хэдэн мянган жилийн настай эртний хаалгуудыг бүгдийг нэвдэг шатаагаад хайчлаа. Үгүй яаж галзуурч байгаа юм бол тоо. Тэгтэн тэнцэн жуурлаж агаарын шиднүүдийн үн төвийг устган хайлаа хэмээн зэмлэн Кород агаарын шидийг хүчээр сууч болдгоог тайлбарлав. Үүнээс болоод Коро тэнцэн хоёрч муудалцаж Коро тэнцэнийг та бол хамгийн муу баг шинтэргээд яадагвөө. Орой болоход тэнцэний ихнэр Пемаш нөхөртөөгөө Кород баг зэрэг орон зай гаргаж өгөх хэрэгтэй талаар зөвлөлдлөө. Энэ зур Коро айл хэдийн агаарын сүмийн арлаас нууцаар яваад мэрэгшлийн тулааны ордонд ирсэн байдаг ба Мако боолын хоёртой уулзтал усны шидтэн байхгүй болсон талаар олж мэдэв. Тийм болохоор Мако боолын хоёр түн дутаж тэмцэнээсээ хасагдаж магадгүй болсон талаараа Кород ихэд Коро шууд тэгвэл би орж болох уу? Би зөвхөн усны шидэд ашиглах хэрэгтэй үстэй. Энтергээ тэглээ. Үүнд нь Мако татгалздаг боловч боолон Корог дэмжин түүнийг багтаавч тоглохоор болов. Удалгүй ээлж тулаан эхлэхэд Коро маань анхудаа тоглож байгаа болохоор жаахан тоглож чадалгүй факталж өглөө. Гэсэн ч сүүл рүүгээ Коро овоо эвээ болж тоглож байхдаа газрын шидэ ашиглалтал шүүгч Корог аватар байна гэд бөө юм болов. Энэ үед тэнцэн ч одоо Корог тэмцэн дээр байгааг нь радиогийн хөтлөгчөөс олоод сонсчдаг ба шууд Корог авчирхаар тэмцэн рүү явлаа. Гэхдээ ингээд ангийн төгсгөл болоход шүүгч Корог зөвхөн усны шидэ ашиглавал үргэлжлүүлэн тоглохыг зөвшөөрсөн ч Коро тоглож байх явцдаа чулуунд оногдож ус руу унчив. Корог эргэн уснаас гарч ирэхэд тэнцэн Корог загнан буцаад авч явах гэхэд нь Коро би заавал агаарын шид сурах шаардлагагүй зүтэй гэж мэгээд том толгойлж өглөө. Гэсэн ч тэнцэн аватар заавал дөрвөн махуудыг эзэмших ёстой байдгийг сануулсан боловч Коро орчин үеийн тулааны арга барилыг сурахыг илүү үзэж байлаа. Энэ үед тэнцэн Коро тандан шид гэдэг бол зөвхөн биеийн хүч биш ээ Коро. Хэмээн хэлсэн ч Коро уурлан буцан тэмцээн рүүгээ яван оров. Үүний дараа манай гуравч тулаанаа үргэлжлүүлж ахин ялагдангаа алдсан ч Коро эцсийн мөчөд бага ялтанд хүргэж чадав. Тэмцээний дараа Мако эцэст нь Корог хүлээн зөвшөөрч багийг нь ялахад туссан гэхэд Короч түүнийг талархан хүлээн авав. Үүний дараа Коро буцан агаарын сүмийн арал дээр ирэн тэнцэнээс уучлах байхад тэнцэн ч одоо Корогоос уучлалгүйж овоо эвлэрлээ энэ хоёр маань. Араас нь Коро Мако боолны хоёрын багт албан ёсоор орсон гэдгээ хэлдэг ба нэмээд дараагийн хэдэн 7 хоног тэмцээнтэй шүгөө яваад гэж байгаа юм аа. Гэхдээ бас л сайхан гар юм аа нэрээ. Хинийх нь удам судар ийм дураараа байдаг байна. За энэ 3 дугаарыг эхлэхэд манай гуравч нэгэн сайхан өглөө бэлтгэл сургуультаа хийгээ зогсож байлаа. Тэгтэл тэр үед гаднаас мэрэгжлийн тулааны лигийн босс Бутаха гэж нөхөр орж ирэнгүүтээ Мако боолын хоёрын өмнөх тэмцээний шагналын мөнгийг өглөө шүү. Гэхдээ тэр үедээ өнөө босс нь баахан хэрэгсэл байр сав бэлтгэлийн тоног төхөөрөмж энтрийн түрээс энтергээд манай хоёрын олсон хамаг мөнгийг нь авчвал яах вэ? Гэхдээ дээр нь Мако боолын хоёр аврагын тэмцээнд оролцохын тулд 30,000 юаның өртөө үлддэг ба энэ 7 хоногийн төгсгөлөхэд олж өгөөрэй гэчихэд яваад өглөө. Гэсэн ч Макод ч тэр боолонч тэр бүр Корот ч бүр ямар ч мөнгө байдгүй насан. Гэхдээ яасан ч хэцүү юмтэй. Энэ үед боолонч одоо өөрийнхөө тэжээвэр үеийн папугаар годомжин циркийн үзүүлбэр үзүүлж мөнгө олох болсонд Мако хариуд нь би өөрөө асуудлыг шийдчих болохоор хэрэггүй энэ тэргээд дүүгийнхээ санааг дэмтсэнгүй. Тэгсэн боловч боолын өөрийнхөө зөрж папугаар годомжинд үзүүлбэр үзүүлж гарлаа. Ийхүү боолын үзүүлбэрээ дуусгахдаа дөнгөж 1 юан олцоод өжөжөл нөгөө нэг бүлгэн байж тээ Triple Trade гэд тэдний Shady Shin гэж нөхөр хүч ирэнгүүтээ боолныг хамгаалалтын ажил хийх нэрээр дагуулад явбаа. Уг нь ах нь ийм гаруудаас холбоо гэдээ хаад яах гэдэл дагаад явчихж байгаа юм те. Дараагийн хэсэг эхлэхэд Мако цагаалгаан станц дээр өдөржингөө Зуко азуулаа эд нарын хийдэг байсан аян гарах техникийг ашиглаад эрчим хүч үйлдвэрлэн цалинтай золгов. Ийхүү орой болж Мако өргөн гэртээ иртэл боолон байдгүй ба Корогийн амьдардаг агаарын сүмийн арал руу явсан байх гэж бодоод Кород өрчлөө шүү. Маког арал дээр ирэхэд Жиноро Ики хоёр ч одоо хэлж байгаа юм. Коро энэ чиний нөгөө араас нь ухаанаа алдаад байдаг халуухан галын шидтэн залуу юу? Энтэр гэж мэгээд Корог цусгүй аллаа хөөрхий. Тэр үед ч Коро хоёр дэггүй зөлгүүдийг газрын шидээрээ цаашаа нисгэж ачаад Макото уулзгаад Мако боолныг хаана байгааг мэдэж байгаа эсхийг асуулаа. Гэхдээ тэгтэн Короч боолныг хараагүй гэж хэлэхэд Мако Коро хоёрч Нагигийн мөрч чадрыг ашиглан боолныг цуг хайлцгаар боллоо шүү. Айхтар гэж. Үүний араас Мако Коро хоёр боолны байн годомж мэдрэлдэг хотын төв буудал дээр очин годомжинд байсан Скучи гэдэг бацаанаас боолны талаар мэдээлэл авлаа. Тэгсэн Скучи ч одоо боолныг Shady Shin-тэй цуг явсныг дуулгаж бүгд найрамд хотын гэмт хэргийн бүлэглэлүүд хоорондоо алцгах гэж байгаа талаар хэллээ. Үүнийг сонсмогцоо Мако ч одоо дүүгээ аюул орохоос өмнө аврахаар Triple Trade-ийн төв байр руу яарвчлан очив. Ийхүү Коро Мако хоёр бүлэглэлийн төв байрны дотор ортол дотор нь хинч байсангүй. Тэгтэл бүлэглэлийн хүмүүсийг хитэн баг өмсөн нөхдүүд хулгайлаад аваад явсан байдаг ба тэдэн дунд нь боолн ч одоо гигэн дүрээрээ сууж байв.
Араас нь Мако Коро хоёр ч одоо боолныг суллахаар хөөцөлдөж эхлэхэд өнөө багтаа нөхдүүд чинь өмнөх аватар цуврал дээр тайлигийн хэрэгэлдэг байсан чиг блоклог техникээр Коро Мако хоёрыг унгаалаа. Гэхдээ тэгсэр сүүлдээ нөхдүүд яг манай хоёрыг авч явах гэхэд Нагийн шууд гарч ирэн тэднийг зайлуулж Коро Мако хоёр ч аврагдав. За саяын нөхдүүд бол бүгд найрамд хотын сүүлийн үед нилээд хүчээ аваадгүй тэгш өрхийн төлөө хувьсгалчдын бүлэглэлийн нөхдүүд ажээ. Цаашдаа товчлоод хувьсгалчд гэж явчих л та. Хувьсгалчдын үндсэн зорилго бол бүх шидтнүүдийг устгаж шидтэн болон энгийн хүмүүсийн хооронд тэгш байдлыг бий болгох гин шүү. Базар онё гэж. Дараагийн хэсэг эхлэхэд манай хоёр шүнжин боолныг хайж гарсан ч олсонгүй. Тийм болохоор Короч аргаа урчиж эхний анги дээр хувьсгалчдын ухуулагч нөхрийг цэцэрлэг түрээлэнд харснаа санаж түүнтэй уулзгаар болж байгаа маа. Ухуулагч нөхрийг хүлээж явах зураа Мако өөрийнхөө хүүхэд насны талаар Кород ярьж өглөө. Маког дөнгөж 8 настай байхад нь эцэг их нь галын шидтэй дээрэмчдийн гарт амиа алдсан ба түүнээс хойш боолнтой хоёулахны хөлтжээ хөрхий. За үүний араас өдөр талдаа орохдоо зэрэгцээд Коро Мако хоёр ядраад унтаад өгөхдөө бие биетэйгээ толгоогоо наадуулан унтцсан байв. Гэхдээ тэгтэл тэр үед нь ашгүй нөгөө ухуулагч нөхөр чинь ирээд хүн амтны тарих угаацсан зогсчихлээ шүү. Энэ үед Короч ухуулагч дээр очиж уулзангуудаа өнөө орой хувьсгалчдын толгойлогч Амон илчлэлт нэртэй нууц арга хэмжээ зохиох гэж байгааг олж мэдэв. Тэнхүү орой болоход Коро Мако хоёр энгийн хосын дүр товилж цуглаан дээр очиход тэнд нь өчнөө хүн ирсэн байхын тэрэ. Удалгүй цуглаан эхэлж хувьсгалчдын толгойлогч Амон гарч ирэнгүүтээ өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар ярьж гарав. Амоны аав ээж нь шидгүү хүмүүс байсан ба галын шидтэн дээрэмчдийн гарт мөн амиа алджээ. Түүний улмаас Амон núрэн дээрээ түлэгдэж насан туршдаа баг зүг болсон ба тэгш бус байдлын талаар баахан зүйл ярьж гарлаа. Араас нь Амон хүмүүст хандан сахиуснууд нь түүнд шид арилгах хүч өгсөн хэмээн мэдэгдэж түүнийг бүр харуулахаар боллоо шүү. Энэ үед Амон барьж авсан Triple Threat бүлгийн толгойлогчийг шууд олонний өмнө шидгүү болгож хайдаг ба шидтнүүдийн 90 үед дуусаж хувьсгал ихснийг тунхаглав. Ингээд ангийн төгсгөл болоход боолныг шидээ алдахаас өмнө Коро Мако бөөн бужигнаан тарьж усны уур үсгэж байгаад боолныг тайзан дээрээс сулж чадлаа. Үүний араас Мако боолн хоёр цугтаач байтал Амоны баруун гартаа таарахад цаад нөхөр нь цаглаган борохоор манай хоёр руу дайрч мараад их чадвартай нөхөр юм аа. Тэр үед Коро гарч ирээд тэднийг авардаг ба Мако боолын хоёрыг аван амжилттай цугтаав. Шүн дүнд болоход Коро арал дээр буцан ирж өнөөдрийн харсан бүхний талаар Тэнзэнд хэлвэ. Энэ үед Тэнзэн хэлж байгаа. Би Амоныг яаж тэр хүчийг авсныг мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол хувьсгалчид урд урдынхаасаа илүү аюултай болсны дохио. Бүх шидтнүүд одоо аюул орлоо. Хэмээн хэлснээр энэ удаагийн анги төгсөв. Үүний араас суурлын 4-р анги эхлэхэд Короч нэгэн шүн сайхан унтаад ижбайлаа. Гэтэл гэнт дөрөв ташралтай чимээ гарах үед нь Коро сэртэл өнөө хувьсгалч гарууд чинь Амоны амтар орж ирээд Корогийн хүчийг алга болгох гээд үзлээ шүү. Гэхдээ тэгтэл аз олж энэ зүгээр л зүүд байж таарав. Ашгүй дээ гэж. Маргааш өглөө болоход хотын зөвлөлийн гишүүн Тарлог хувьсгалчдын эсрэг тусгай хүчин байгуулах санал гарлаа. Гэсэн ч Тэнзэн түүний саналыг ницааж тусгай хүчин байгуулвал шидтэй болон шидгүй хүмүүсийн хоорондох цаг улам ихсхийг сануулж Тарлог өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг зорж байна гэлээ. Тэгсэн ч санал хураага болоход зөвлөлийн гишүүд Тарлокын саналыг дэмжив. Ийхүү орой болоход Короч арал дээр агаарын шидийн дасгал хийнгээ радио сонсоод сууж байтал гинэт Амон орж ирээд нэвтрүүлгийг тасалдууллаа. Энэ үеэрээ Амон ингэж байгаа юм. Орой минь дэрхэм хөмсгөлч та. Би та бүхний удирдагч Амон байна. Та нарын сонссноор өнөөдөр хотын зөвлөлөөс намайг номер 1 дайсан болгож энэ хотод байгаа шидтнүүдийн дарлалыг ахин нэг удаа санууллаа. Гэхдээ тэдний энэ алхам манай хувьсгалыг хоромч зогсоож чадахгүй. Би өдөр ирэх тусам улам хүчээ авч байна. Одоо та бүхэн айц хүч тунд амьдрах шаардлагагүй. Бидний цаг ирсэн хэмээн хэлв. Амоны хэлхийг сонсонгуудаа Коро шууд дагжин чичирч айдаг ба өмнөх анги дээр хүмүүсийг шидээ алтыг хараад трама авчлалтай зайлвал. Маргааш өдөр нь болоход Макоч ахаад өдөржингөө цахилгаан станцад ажиллачаад таранбайн суух гээд гүйж байхдаа нэгэн мопедтэй бүсгүүд мөргүүлчихв. Маког мөргсөн бүсгүйг Асами Сато гэдэг бөгөөд Асамигийн үзэсгэлэнтэй дүр төрхийг харангуудаа Макоч тэр дороо Асамид дурлав. Энэ үеэрээ Асами ч одоо Маког танингуудаа өөрийнх нь улаан фэн гэдгээ хэлэн маргааш өрөө амар тансаг газар оройн хоолнд урлаа. Гэхдээ тэгтэн Мако шууд л гэхдээ надад тэнд орох ойлгохтой хувцснаар байхгүй шүү дээ гэхэд Асами хариуд нь зүгээрээ чи хүрээдлэр бусдыг нь би зохицуулна гэж яадаг вөө. Харваачийн баян айлын охин байна л та. Маргааш өрөө Коро Тэнзэний гэр бүлтэй оройн хоол идэх гээд өвчөөл Тарлог гинт хурж ирэнгүүтээ хамт цуг оройн хоол идэж гарлаа. Энэ үеэрээ Тарлог ч одоо Корог тэнгэр тултал магтаж байснаа хувьсгалчдын эсрэг байгуулсан тусгай өвчнөдөө өрөв. Гэсэн ч Коро саналаас нь шууд татгалзаж Тэнзэн ч түүнийг дэмжив. Тэгсэн ч Торлог бууж өгөлгүй Корог эсвэлэх гээд улам чичрэхэд Тэнзэн Торлогыг хөөгөөд явууллаа. Энэ хооронд Мако Асамитай уулзахаар өнөө амар тансаг ресторан дээр нь ирэхэд рестораны үйлчлэгч нь манай Маког янзын сайхан хувцдаж өгөөд заал руу орууллаа. Ийхүү Макоч Асамитай холдож явах үеэрээ бооцооны мөнгийг нөх чадахгүй учраас аврагуудын тэмцээнд орж чадахгүй байснаа дуулгаж байгаа юм. Тэгтэн Асами ч одоо Маког автагаа танилцуулахар болов. Маргааш өдөр нь Короч бэлтгэлээ хийж байхад боолн нэрээд Амоноос аварсан талархал илэрхийлж бэлэг өглөө. Үүнтэй зэрэгцээ Тарлогч Корог эсвэлхийн тулд улам ихээр чичирж янз янзын бэлэг сэлтүүдийг явуулаастай. Харин Мако болохоор Асамигийн аавтай үйлдвэр дээр нь очин уулзав. Асамигийн аав бол бүгд найрамд хотын хамгийн том үйлдвэрийн эзэм Хироши Сато бөгөөд Сато Мобиль хэмээх автомашиныг зохион бүтээгчтэй. Өөрөөр хэлбэл баг Хенри Форд юм уу хаашаа юм. Тэр үеэр Хироши гуйч одоо Макогийн багийг ивент итгэх уснаа дуулгадаг ба Макоч бөөн баяр хөөр боллоо. Энэ зур Корог бэлтгэлээ хийж явахад нь Тэнзэн ирж түүнийг нэг зүйл түгшээд байгааг нь ажиглав. Тэгэд Коротой ярилцваа.
Ярилцах үеэрээ Тэнзин Корог юунаас айгаад байгаагаа хэлж сэтгэлээ онгойлгомоор байвал үргэлж хажууд нь байгаа шүү гэдгээ дуулгав. Ийхүү орой болж Коро арал дээр эмороо сууж байтал Тарлокийн барлаг нэрэнгүүтээ Кород хотын захиргаанд болж аватар зориулсан хүлээн авалтын урилга гартуулж өглөө. Араас нь Коро хүлээн авалтанд Тэнзиний гэр бүлтэй очиход Асами болон Мако, Болин мөн Хирошигуа нартай тааралдав. Энэ үеэрээ Коро ч одоо Асамиг Макогийн араас тэрвэрсэн явж байгааг нь харангуйтаа шууд хардаж "Та хоёр чинь хизээдээ ингэж наалтчихв. Чиний тухай Мако надад юу ч хэлээгүй" энтергээ дуурж гарваа. Карашигийн тэрвэрсэн явж байгаа юм чинь аргагүй л дээ. Түүний дараа Мако Асамигийн аав багийг нь юунд итгэхэр болсон тухай хэлэхэд Коро тэрийг нь тоож хүлээж авсангүй. Тэгж байтал Тарлок Коро дээр ирэнгүүтээ шууд баахан сэтгүүч нарын өмнө авчираад Амоны эсрэг байгуулсан тусгай хүчинд нь орохыг хүчээр ятгах чадлаа шүү. Бас тэгж байгаа зөв нөхөр вэ шүү энэ Тарлок. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Коро Тарлокийн амтаар Амоны Чи блокийн нууц бэлтгэлийн төв рүү дайран орж баахан хувьсгалчдыг барин сонь сэтгүүл дээр гараад алж өглөө. Энэ үеэр Коро сэтгүүлчдийн өмнө Амонтой тулалдахдаа бэлэн байгаагаа хэлж шүн дунд аватар ангийн дурсгалын арал дээр уул зэнтэр боллоо шүү. Буруу сэхэд байна удаа юм үзүүлэгч чинь. Ийхүү шүн болоход Мако Асами хоёр цэцэрлэг түрээлэнгээр хурган болцоо хийж явах үеэрээ өөрсдийнхөө амьдралын талаар яриад явж байваа. Энэ зур Асами Макогоос асууж байгаа юм. "Чи яагаад миний өгсөн шинэ оролтыг зөөхгүй байгаа юм бэ?" хэмээн асуухад Мако хариуд нь "Энэ оролт манай аавынх юм аа. Ааваас мань үлдсэн цор ганц зүйл учраас би байнга зөөж явдаг юм" хэмээн хэлв. Тэгэхэд нь Асамич багада ээжигээ алдснаад болгов. Нөгөө талд Тэнзин Тарлок хоёр Корог Амон руу ганцаараа битгий очиж хэмээн ятгах гэсэн ч Коро ясны зөрүүдийн болохоор шууд яваадаг. Удалгүй Коро арал дээр ирчээд байж байтал шууд оттолтонд өртөн Амоны хүмүүст баригддаг боловч Амон гарч ирэнгүүтээ Корогийн шидийг алга болголгүй энэ удаа өршөөж явуулав. Гэхдээ Корог хамгийн сүүлд нь шидгүү болгоно энтергээ занл хэлж байгаамаа. За үүний араас Короч одоо ухаан алдахдаа ангийн дурсамжийг харж том болсон Соко, Топ энтрийг харуул яах вэ? Айхтар гэж. Үүний араас хэсэг хугацаа өнгөрсний дараа Тэнзин Коро дээр ирэхэд Короч одоо шууд юунаас ч юм айгаад байгаагаа Тэнзинд хэлэн уйснаар энэ удаагийн анги төгсөж байгаа юм. Ингээд зурлын 5 дугаар ангийг эхлэхэд Короч Тарлокийн тусгай хүчнээс гарan Мако Болин хоёртой цуг аврагуудын тэмцээндээ бэлдээд байж байлаа. Удалгүй бэлтгэл дуусахад ч одоо Мако Коро Болин хоёрт урам өгч хамтдаа ялтын төлөө энтергээд эцэст нь нэг баг шиг хамтарч ажилладаг болжээ. Гүй тэгтэл гаднаас гэнт Асами орж ирээд л Макото нялуураад эхлэхэд нь Корогийн муухай дургуун хөрөв. Тиймхүү Мако Асами хоёр ч хамтдаа өдрийн хоол итгэхээр гарахад Болонч Корог болзоонд өрөх гэд үзлээ шүү. Тэгт нь Короч би Тэнзинтэй хамт агаарын шидэ бэлдэх хэрэгтэй байна гэд манай үнийг шууд блоклчих юм аа. Ямар гिचэн хайр дурлалын гурвалжин үсэт байгаа юм те. Удалгүй орой болж Мако Болин хоёрч мэрэгжлийн тэмцээний ордны дээвэр дээр байдаг жижигхэн өрөөндөө байж байтал Болин ахаасаа Корог хэр зэрэг найз охин болох вэ гэж асуув. Тэгтэл нь Мако гинт бантангуудаа Короч дажгүй охин л доо. Гэхдээ би Асами сайн гэж мэгэд өөрийг нь ярьж ингэд ботсон ч ах шиг бүтэхгүй нэрээ. Тэгтэл нь Болин бишээ би өөрийгөө ярьж байна. Би Коротой төгс тохирно энтергээд бүр болзоонд урахаар төлөвлөж байгаагаа ахтай хэлв. Энэ үед Мако мэдээж Болинд хэрэггүй гэсэн боловч Болин бол Болин шүү дээ. Мэдээж ахийнхаа үгнээс зөрчил таараа. За энэ зур Короч Жиноро Кики хоёртой агарын сүмийн арал дээр үжитэл Жиноро Макогийн талаар Корогоос асуулаа. Тэгтэн Короч эхлээд Маког сонирхдгүй өнтер гэснээ Маког өөр баян айлын охинтой үерхэж байгааг тэр хоёрт хэлвэ. Араас нь Короч Жиноро Кики хоёроос би үнэхээр Мако тайртай байсан бол энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ хэмээн асуухад нөгөө хоёр нь уншсан ном зохиол үлгэрээ ярьж өгөөд Кород бас зөвлөгөө өгöd байгаамаа. За тэгж байтал Тэнзиний эхнэр Пема хоёр охиныхоо ярьж байгаа зүйлийг сонсонгуудаа Кород өөрийнхөө хайр дурлалын түүхийг ярьж өглөө. Пема анх Тэнзинийг өөр эмэгтэйтэй гэж байхад нь дурлаж хожим нь сэтгэлээ илчилсэн ба ингэж байгаа юм. Би Тэнзэнийг буруу хүнтэй амьдралаа өнгөрөх гэж байгааг нь харж төвчээгүй энтергээд Ахмад хүний сайхан зөвлөгөөг өгөв. Маргааш өдөр нь мэрэгжлийн тэмцээн эхэлж манай хэд аврагын тулааны төлөө өрсөлдөхөд Коро, Болин, Мако гуравч эсрэг багаа янзын хусч хаялаа. Удалгүй манай гурав өөрсдийн багийн хэсэг дээр буцан ирэхэд Мако Коро тандан хөөх өнөөдрөөсөө янзын тоглолоо. Хоёулаа яг бие биенийг холбосон мэт байлаа шүү хэмээн хэлв. Тэгт нь Короч тийм ээ би ч гэсэн чамтай илүү ихээр холбогдож байгаа мэт мэдэрч байсан. Тийм болохоор магадгүй хоёулаа илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх нь зөв байхаа. Мако би чамд сайн гээл аваад хаялаа. Бурхан минь гэж. За энэ үед Мако хэлэхүүгээ олохгүй өөрийгөө Асами тайртай гэдгийг хэлдэг ба үргэлжлүүлээд ингэж байгаа юм. Надад одоо чамаа гэсэн сэтгэл байхгүй нэ. Уучлаарай Коро хэмээн учир байдлаа хэллээ. Үүний араас Асами хурц ирэн Маког үнсгэд Болин орж ирээд Корог шууд оройн болцоонд өрвөө. Тэр үед Коро ахаад Болиныг блоклдог юм уу гэж утсан ч ахт нь блоклуулснаа бодонгуудаа Болинтай цуг болцоонд хор олчихв. Харин Мако тэрийг нь харангуудаа бас хурган дургуутсч мөргөцөө айчих шиг. Гэхдээ яах гэдэг нөхдөдөө танарч одоо. Дараагийн хэсгийг эхлэхэд Болин Корог дагуулan усны омгийн гомгийн газарт очлоо. Энэ үеэр Болин Коро хоёр 3 удаа дараалж мэрэгжлийн шидэнгүүдийн тэмцээнд авраг болсон чон сарсан багийнхаа багийнхантай таарч багийн ахлагч Тано Корог янз янзаар өдөж
урагшилж гарваа. Гэхдээ тэгтэн Коро одоо эсрэг багийн үнэ зохих юм бол тэмцээнээс хасагдана гэдгийг мэдээд Нагийг шүглдэж дуудан Дуракийг амтан болгож байгаамаа. Араас нь Бойлн Корог дагуулan баар сав руу авч орсноо хамтдаа шейкууж хин илүү чангаар хэрхэрхээ үзэж мэдээд алж өглөө. За болцоон дээрээ ч ийм үйлдэлийгээд явахгүй дай нөхдүүд минь. Түүний дараа Бойлн Корог дагуулan Хармоны цамхаг гээд Эфлийн цамхаг шиг газар очин хамтдаа бүгд найрамд хотыг харлаа. Тинхүү Марашор нь болоход аврагуудын тоглолтын хагас шигшээ тэмцээн эхлэхэд бэлэн болж Коро ордон руу явж байтал Макотод харалтваа. Энэ үеэр Макоч одоо Корог өөрөөс нь өшөө авахын тулд дүүтэнд болцож байна гэх тэгдэг ба араас нь бөө хэрүүл боллоо. Тэмцээнийхээ өмнө хэрэлдээд ямар муу ёртой огнод бай. Удалгүй тэмцээн эхлэхэд Мако Коро гэж хоёр балан амчин хэрэлдснээс болоод олигтой тоглож чаддалгүй эсрэг багийнхандаа алуулж байгаамаа. Тэгсээр сүүлдээ багийн оноо тэмцэж багаас нэг гишүүд гарч ирэн хоорондоо халз үзэлцгээр болоход Бойлын бага авран энэ удаагийн дулааныг ялтаар өндөрлүүлв. Ийхүү тоглолт дууссан хойно Коро усан зогсоол дээр эмороод үйж байтал Мако хурч ирээд эргээд эвлэрийн энтергээ тэглээ. Гэхдээ тэгтээ тэр үеэрээ Коро шууд Маког үнсээ давтад энэ хоёрын үнсэлцэж байгааг Бойлн харчаад үйлээд яваад өглөө хөөрхий. Бүр нэг тийх гээд байсан юм а. Яах гэдэг хоёр шаарнууд бай. Маргааш өглөө Мако дүүгээ хайсаар өнөө Корог дагуулж ордог гомгийн газар ирэхэд Бойлн шүнжэнгөө нус нулимсэндээ хутгалдан уйлж гизээ агартал гой мэдсэн байвал яах вэ? Арх уухгүй бол болоо доо бас. Энэ үед Макоч дүүгээсээ уучлах гэхэд нь Бойлн та бол миний ах вшээ. Та бол урагч мэдв гэж мэгээд үнэн сэтгэлээсээ гомдсон байгаа юм чинь бүр. Тэгэхээр нь Макоч эцсийн арга хэрэглэн Бойлныг шууд үүрэж өвдөг ба орой ихэд Бойлныг хүн шиг болгов. Тинхүү шүгийн дүүрийн тоглолт эхлэхэд манай хэд маш хүчтэй багийн эсрэг тоглож багийн дундах хайр сэтгэлийн асуудлаас болоод ахаад олигтой тулцсангүй. Ядаж явахад Бойлн эцэн гомонгороо бөөлжөөд Макоч одоо дүүрүүгээ галаар түргэж мөргээд бүр нэг барцтай наасан. Гэхдээ тэгсэр сүултээ Мако Бойлн хоёрч бууж өгөөд дараа жил ахаад үзээд алдах юм ярихад Коро шууд багаа чирч ганцаараа 3 шидтний эсрэг тулдан ялав. Ингэснээр манай гуравч финалийн тоглолтод ор ирэхээ авч байгаамаа. Тоглолтын дараа манай гурав эргэн хувц солигороонд уулзаж хоорондоо эвлэрдэг ба энэ үеэрээ өнөө их зантай чон сарсан багваха багийнхантай ахаад уулзалтав. Энэ үеэрээ Коро, Бойлн, Мако гуравч хайр дурлалын асуудлаа зэгцэлж хоорондоо эвлэрдэг ба эвтэй байх хэрэгтэй шүү дээ юу. За тэгж байтал чон сарсан багваха багийнхан чинь талбай дээр гараад дөнгөж 2-3 минут болонгуудаа өрсөлдөгч байгаа нокаут хийгээд яснаар энэ удаагийн анги төгсөв. Гэхдээ ер нь эдгээр ийм амар гарууд юм бах та. Ингээд үүний араас цуурлын 6 дугаарыг эхлэхэд манай гуравч финалийн тоглолтонд бэлдээд байжээ. Тэгтэл гинт Аамон ахин радиогийн нэвтрүүлгийг тасалдуулж орж ирэнгүүтээ өглөөний минь бүгд найрамд хотын иргэдээ би Аамон байна. Өнгөрсөн шөнийн шиддэнгүүдийн мэрэгжлийн тэмцээний тоглолт та бүхэн таалагдсан байх гэж найдаа. Учир нь тэр тэмцээн сүүлийнх байх болно. Одоо энэ хот шиддэн тамирчдыг баатар мэтэр шүтэх явдлаа зогсоох ёстой. Би хотын зөвлөлийг тэмцээний ордон хааж финалийн тоглолтыг цуслахыг шаардаж байна. Эсвгээс та бүхэн аимшигтай үр дагавартай нүүр тулгуулна гэж хэллээ. Үүний араас Короч одоо Мако Бойлн хоёрыг дагуулan хотын зөвлөлт дээр явж очиход Тензин, Тарлак болон бусад зөвлөлийн гишүүд тэмцээний финалыг цуслахаар санал нийлсэн байлаа. Тэгтэн Короч одоо тэгж болохгүй хэмээн хэлж дараа нь Тоффийн том охин буюу бүгд найрамд хотын цагдаагийн газрын дарга Лин Вейфен хурч ирэн Коротой санал нийлж байгаагаа хэлв. Ингэснээр зөвлөлт шийдвэр тэмцээний тоглолтыг хэвээрүүлдэж Лин цагдаа нартай нийлэн тэмцээн болох ордныг хамгаалтандаа авахар болов. Шийдвэр гарсны дараа Коро Линд талархсан боловч Лин Корог бүр тоосончгүй гараад өвчдөг наасан. Тэгтэн Коро Тензинээс яагаад аватарт дургүй гэдгийг асуухад Майнер хариулж байгаа юм. Энэ явдал аватар гэхээс илүүтэй надтай хамааралтай л да гэж мэгээд жинхэнэ том нууц задлаа. Яасан бэ гэсэн чинь Тензин Лин хоёр залуудаа үргэлдэг байсан ч хожим харилцааны өдөрч холцоор Тензин сүлд нь Пематай гэрэлсэн юм байна штэ. Тэр үед нь Лин галзууртлаа урлаж Пемаг бүр шоронд орих гэж үтсэн байвал яах вэ? Йоо айхтар үсгүй. За тэр ч яах вэ? Үүнтэй зэрэгцэд хотын нөгөө талд Аамон ч одоо хотын зөвлөл тэмцээнийг хаахгүй гэсэн шийдвэр гаргасныг сонсонгуудаа сайн байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна хэмээн хэлв. Тэгэхээр өнөө орой нэг юм болох гээд л байна л да. За энэ орой болоход бүгд найрамд хотын төмрийн шидтэн цагдаа нар тэмцээний ордон тэр чигт нь хамгаалтанд аван үзэгчдийн суудал бүрийг нэг үрчлэн шалгаж үзлээ. Удалгүй тоглолт эхлэхэд өнөө чон сарсан багийн гарууд шууд булгаацсалж илт дөрвийн бус үлдлээр Коромака Бойлн гурвал руу дайрч эхэллээ. Гэхдээ тэгж илт булгаацсахад нь тэмцээний шүүгч ямар ч торгуул шийтгэл онодгүй ба авилгал авчилдээ янз нь. Тэгсэн ч манай гурав ширүүн үзэлцээр эхний үеийг арайчууд аав. Хоёрдугаар үеийг эхлэхэд тулаан мөн ширүүн өрнөж хоёр баг хоорондоо тэнцлээ. Энэ үед нь хоёр талаас Коро Тана хоёр ч одоо хоорондоо халз үлцгээр болдог ба Коро Танаг гиндүүлж байгаад нэг сайн хусч хайснаар хоёрдугаар үед ялав. Ийхүү гуравдугаар үеийг эхлэхэд Танагийн баг дийлхүүгээ мэдсэн учраас шууд булгаалцаж манай гурыг нокаутанд оруулан ус руу унгав. Ингэснээр чон сарсан багийн 4 дахь удаага аваргаар тодорхойд Аамоны хувьсгалчид үзэгчдийн дундаас гинт гарч ирэнгүүтээ Лин, Тензин хоёр болон бус цагдаа нарыг цахилгаан биелэгээр ухаан алдуулж унаглаа. Тэр үед Аамоны баруун гар нь Коро Мака Бойлн гурыг усан дотор хөвж байхад нь ирээд тогоор цохолж ухаан алдуулав. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Аамон хүмүүстэйгээ тэмцээний талбай дээр гарч ирэнгүүтээ Тана болон бусад чон сарсан багийн хүмүүсийн шидийг байхгүй болгож хаяллаа шүү. Тэгснээ Аамон бүгд найрамд хотын иргэдэд хандаж хэлж байгаа.
Хэдэн зууны туршид шитнүүд биднээс илүү давуу талтай байсан. Гэвч орчин үеийн технологийн тусламжтайгаар бид тэднээс илүүгээр харгаа болсон. Одоо би болон миний дагагчид энэ хотод тэгш байдлыг тогтоох хүртлээр зогсохгүй. Бүгд найрамд хотод зорилгоо биелүүлсний дараагаар бид дэлхийн ертөнцийг мөн адил тэгш байдалд оруулна. Хувьсгал албан ёсоор эхэллээ. Хэмээн хэллээ. Араас нь Амон агарын хөлгөөрөө зүхтаах гэж байхад нь Королын хоёр Амоныг барьж авах гээд хэрэндээ үтсэн ч яа харахгүй алдаад явуулчихв. Ийхүү ангийн төгсгөл болоход Тэнзийн бүгд найрамд хот дайны байдалд орсон хэмээн хэлснээр 6 дугаарыг төгслөө. За энэ хүрээд нүүдийг имжлэг өндөрлж байна. Дараагийн 7 хоногт 2 дугаар хэсгээрээ уулзъя. Хүлээж байгаарай.